За сайн байна уу? Өнөөдөр бид хоёр Сүхбаатарын талбай дээр ирсэн байна. За энэ өнөөдөр номын баяр болж байна. Энэ нь жил бүр зохион байгуулагддаг. За номын баяр гэдэг нь энэ болохоор залуу уран бүтээлчид, залуу зохиолчид зохиолоо танилцуулж болно, ном бүтээлээ эсвэл мөн ном худалдан авч болно. За энд ингээд маш олон асрууд байна. Энэ асар болгон хүмүүс номоо үзүүлээд зарж байгаа гэсэн үг ээ. Хүмүүс бас намын баяр зориулаад дээл өмсөж ирсэн харагдаж байна. Дээл бол Монголын үндэсний хувцас. Тэгээд энэ өнөөдөр заавал харж байгаа хаа. Хэр цагаан дээлүүд. Тэгээд энэ баяр маань 3 өдөр үргэлжлэх байгаа. За хэдүүлээ хоёул за энэ хамгийн уртлын игнэгээр хуучин номууд зарагдаж ах шиг байна. Тэгээ хуучин номууд ихэвчлэн маш хямдаар зарж байсан. Жишээлбэл тэнд байгаа хайрцагт байгаа номууд ширхэг нь 1000 төгрөг гэсэн. За ингээд хуучин номнууд байна. Дэн Орсын улс төрийн хүн. Тэ. Наач мөр амар олон цуврал юм байна те. 12 бото. 12 бото. English Mongolian Dictionary гэж зурагтай юм шиг те. Ямар тусаа юм бэ? Тэ зурагтай байна уу? Жохон доош нь байна те. Аагүй мэн те. Бүр хүн байгаа шүү. Тийм шүү. Ямар тусаа юм. 145,000 үг байж. За энэ хэсэгт
хүүхдийн номнуудын асрууд байна. За жаалхан хүүхдийн ном. Энэ зорилготой 100 өдөр брэнд. Бүх ном 30% хэмдрэлтэй. Бичээ. Anyway. За энэ асар номынхаа асрыг маш гоё чимгэлсэн байна. Бас хажуугаар нь цэцэг зарж байгаа шиг байна. За энийг харъя. Энэ юу вэ? Иса гэдэг. Исан. Энэ үсгийн бичээ байна. Исан. Энэ онлайн номын дэлгүүр хаа. Онлайн номын дэлгүүр үү те? За. Ихтэй зургууд төсөлтэй ажлууд. Номнод бас байдаг. Amazon шиг юм. Зөв. За. Арай засчлуусаагүй юм шиг байна те? Энэ гоё ном байна харъя да. Нисхийгээр хийсэн ном шүү дээ. Хүүхдүүдэд зориулсан нисхийгээр гар урлал хийсэн байна. Тэнд үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн баатрууд байна те. За энэ хүүхэлдэйн баатруудтай хамт зураг авахулж болох юм шиг байна. Би одоо яг үлгэрийн баатруудын нэрийг мэдэхгүй байна. Стагур юм байна. За. Энэ аудио ном байна. Тийм шүү дээ, аудио ном. Тийм сонгодог зохиолууд. M+ certification-ээр дамжуулаад аудио ном сонсох боломжтой купон кодыг. За. 5,000 төгрөг юм те. Энд юу карт юм уу? Тийм купон код оруулсан байна. Код байгаа юм байна. Кэшнэрээ дамжиж ороод код авчихсан. Зөв. Стог хөрх юм те. 5,000 хямдхан байна шүү те. Application for an M+ application. За тийм зассан. Байна. Тэр тайлбар. Энэ бол миний за шавь мягмар гэдэг хөлт дуушин ингээд бид сая шинжлэх ухааны саахан болчихжээ. Та бүхэн баярлалаа. Баярлалаа. Тэр ээж минь шүү гэж хэлдэг байна.
За Монгол зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг Монцом агентлаг сурвалж ирсэн нь. За энэ зураг багш шүү. Монгол Улсын газрын зургаар хийсэн байна. Монголын түүхийн зураг, холбогдолтой зурагнууд байна. Гүр арчаа гэж. 1980 онд чилээ да. Тэгээ сансар ниссэн. За. Мөн үү? Энэ монголчуудын алдартай агш чоймаа агш тий. YouTube дээр хичээлүүд байдаг. Юу юм? Хэд төрсөн мэн очиртай. Гэдэг шүлгийг Монгол хүчээр бичсэн. Тийм ээ, явуул ингээ алдартай шүлэг. За. Тийшээ бас өшөө олон шүлэгнүүд байх шиг байна. Энэ арьсан дээр бичсэн байна тий? Арьс. Тийм ээ. Артлын харав. За, араас нь харъя. Арьс байгаа зү. Юуны арьс юм бол? Малын арьс тий? Яман арьс бах тий? Энд сонингууд шүү дээ. Хүмүүн бичиг монгол бичгээр англиар, орсоор, японоор үсэж байна тий? За энэ Монголын нөгөө Монцом агентлагаас гаргадаг сонингууд юм байна. Маш олон хэл дээр гарсан байна тий. Хятадаар бас гарсан байна. Энэ бүр яг шин сони юм биш тараа. Өнөөдрийн сони. Өнөөдөр 6 сарын 10. Тийм ээ. 8 Япон багш байна. Энэ хятад багш байна. Энэ болохоор Орос байна. Энэ Англи. За энэ агентлагийн логог би харуулчих. Монцом агент. Монголын цахилгаан мэдээ гэсэн. Тийм үгдээ төвчлөлтэй тий. Тэнд Монгол бичгээр байсан биш тараа. Харин тий хүмүүн бичиг гээд монгол бичгээр байсан бид нар харуулсан. За тэр хамгийн цаацх юм. За Сүхбаатарын талбай дээр ирсэн юм чинь Сүхбаатарын хөшөөгнийг харуулчихъя. За Сүхбаатар бол 1921 оны ардын хувьсгал чухал үүрэг гүйцэтгэсэн хүн байгаа. Мөр ус. Монгол улсын засгийн газрын соёлын яам чиглэл байгуулагдсан. За тэгээ. За. Шүний бичгийг харъя. Монгол бичгээр бичсэн байна. За бас кириллээр бичсэн байна. За юу гэж байна? Монгол ардын хувьсгалын 25 жилийн ойролцоогт улам босгоо. 1946 оны 7 сарын 18-нд бичсэн байна. Кирилл хэсгээр. Дээр нь уурч монгол бичгээр бичсэн байна да. Тийм байна. За энэ тэнд арслангууд
Аманда гинж зуутсан байна. Тойроод. За. Основной